За Монгол улс шатхууны 95% нэг улсаас авч үн өсөхөрд эдийн засаг бүхэлдээ дөргиж байгаа. За тэгээд нэг дараах хэдэн асуултыг асууя. За үнийн өсөлт дээр шатхууны үн өссөн гадаад хүчин зүйл хэдэн хувь байна? Дотоод бодлогын алдаа хэдэн хувь байна вэ? Албан тооцоо юм байгаа юу? За төрийн зүгээс үн барих бодлого явуулж ирсэн бол яг ямар механизмаар байсан? Одоо яг туслагдсан байгаа вэ? За импортын одоо 95% нэг улсаас хамааралтай байгаа нь үндэсний аюулгүй байдалд ямар одоо эрсдэл бий болж байна. За мөн одоо хөрш зэрэгэлдээ улсуудаас бүгд найрамдахтад улсаас авах боломжийг аль биесээр судалсан гарсан дүгнэлт байна уу? Шатхууны үнийн өсөлтөд гайлын татвар тээвэр хадгалтын зардал тус бүр ямар одоо хувьдыг эзэлж байна вэ? Энэ дээр тодорхой хэлээч. За шатхууны үн өсөхөд одоо инфляц хэдэн пунктээр өсөх вэ? Шатхууны үн 10% өсөхөд инфляц хэдэн одоо пунктээр өсөх ийм тооцоол байна вэ? Тээвэр хүнс барилгын материалын салбарт дам нөлөөлийн тооцоо яаж гарч байна вэ гэдгийг. За мөн одоо газрын засаг боловсруулах үйлдвэр ажилтнанд орох хүртэл төр бодлогын шийдэл гэж энийг үзэх үү? Энэ эдгээр асуултан дээр хариулт авъя. За улсын хурлын гишүүн Бямсүрэнгийн урилгаар Дорнод аймгийн Манг ХХГ-ийн ажилчид улсын хурлын үйл ажиллагаатай танилцж байна. За та бүхэнд сайхан бүхнийг хүсье. Ажлын хэсэг хариулъя. Ажлын хэсгийн гишүүн Ажилтнууд Эрдэс байлгийн яамны газрын төсний бодлогын газрын дарга ашиглалаа. За гайлын 5% бол нийт одоо жижиглэнгийн үнэний 4% дээр нөлөөлөл үзүүлдэг. За гадаад нөхцөл байдал дээр хийсэн судалгаан дээр бол газрын тосны үн өөрөө бол нэг 60 орчим хувь өсөд байгаа. Бэлэн боловсруулсан бүтээгдэхүүн буюу дизель түвш автобензины үн бол 110 орчим хувийн өсөлттэй гадаадын бирж, олон улсын бирж дээр борлуулагдчихэ. За манай дотоодын хувьд бол яг өнөөдөр ирсэн Оросын улбаны улсаас ирсэн хил үнээр бол дизель түвшний үн 68% өсөлттэй байна. За бид энэ үнийн өсөлтийг бууруулах бүх боломжит хувилбаруудаа одоо ингээд бэлтгэл болгоод үүний нэг нь бол энэ импортын албан татварын хувь хэмжээг тохируулах засгийн газарт ирэх олгох тогтоолын нэг байна. За бодлогын хувьд бол бүгднээр нь хятад ард улсаас импортлох асуудлыг бол бид нэр өнгөрсөн хугацаанд бол аль болохоор импортын тоо хэмжээг нэмэгдүүлэх, импортоор оруулж нэвтрүүлэх бомтуудын тоо хэмжээг нэмэгдүүлэх гэх мэтчлэн арга хэмжээнүүдийг авч байна. Тухайлбал одоо шивээ өрн бомтоор бид нэр импортлох асуудлыг хоёр улсын хилийн комиссийн уулзалтуудаар шийдвэрлээд хоёр талтай аюултай ачаа болон газрын тосны бүтээгдэхүүний гайлын хяналтын талбайг байгуулад нэвтрүүлэхэд бол бэлэн болсон байсан. Гэхдээ сая ойрхот орнуудад үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор бүгд найрамдах хятад ард улс 2 сарын хугацаанд газрын тосны бүтээгдэхүүн бэлэн бүтээгдэхүүнийг экспортлохыг бол хориглолцоод байгаа. За цаашид бол энэ 2 дахь 3 дахь орнуудаас импортлох асуудлуудыг бид тодорхой хэмжээнд судлаад явж байна. Тухайлбал бүгд найрамдах Казахстан ард улстай газрын тосны салбар бүтээгдэхүүний чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санамж жижиг байгуулахаар одоо хоёр улсаас төслөө солилцоод явж байна. За газрын тос боловсруулах үйлдвэр бол ашиглалтанд орох үед бол өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээний 50-55%-ийг хангаад явах боломжтой. Хариулж туслаа.